Дараагийн лектор маань Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Эрдэнэ багш маань ирсэн байна. За их сургуулийн хөгжил ба инфакт фактортай сэтгүүл өгүүлэл хэвлүүлэхийн ач тус гэсэн ийм сэдвээр та бүхэнд мэдээлэл хүргэж тэгээд Эрдэнэ багшаа орж байна. За та бүхэнд энэ өглөөний мэдээлэл хүргэе. Та бүхэнд танилцах боломжийг олгосон. Сургуулийн захиргааны тавьчихсан хэлсэн байна. Өнөөдрийн надад ярьж гэсэн асуудал бол энэ шинжилгээний Монгол улс түгээгээд хамтдаа хийж байгаа юм гэж байна. Энэ импакт фактортай сэтгүүлийн тухай энэ их сургуулийн хөгжилд ямар үүрэгтэй юм бэ гэдэг ярьж өгөөч гэсэн тийм хүсэлтийн дагуу би хэдэн слайд хийсэн байна. Тэгэхээр надад 20 слайд байна. Өмнө хэлбэрчтэй адилхан. За би бол энэ мэдлэг бол бүх хүмүүс нээлттэй байх хэрэгтэй гэдэгт итгэдэг. Тэгэхээр та бүхэнд судалгаа хийж байгаа энэ туршлагаасаа бас хуваалцаад ингэж явж яа гэж бодож байна. Тэгэхээр зарим зүйл маань болохоор энэ юу байхгүй. Харин хууль ёсоор бол буруу зүйл байх. Тэр сая танаа багштай ярьж байгаа мэдээллийн бааз руу нэвтрэхэд за Web of Science өгүүлэл татж авахд асуудал болгодог. Манай бол захиалгагүй гэж хэлжсэн. Мөсдөр ч гэсэн адилхан захиалга байхгүй. Тэр тохиолдолд би шинэ хувь судлаачийн яаж энэ асуудлыг шийдэж байгаа та бүхэнд туршлагаасаа хуваалцъя гэж бодож байна. За өмнөх хүний ярьсан тэр онлайн сургалтын холбоотойгоор жишээлбэл миний хийж байгаа зүйл бол энэ цахим хуудас байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ сонирхоод миний хичээлүүдийг YouTube-ээр ингээд үзье. За лекцийн слайдуудыг авъя. За бодлого тасгалыг нь бас бодлогуудыг нь авъя гэх юм бол миний нэрээр Google-д Эрдэнэ багш гэж. За тэгээд энэ хичээлүүдийн материалыг бас авдаг. Тэгээд та бүхэн би бол өөрөө эконометрикч юм. Тэр маань болохоор эдийн засаг статистик ашиглаад энэ юмыг завгчлах тийм үүрэг гэсэн. Мэри мэгсэн салбар маань хэрэв байгаа. Тэгэхээр би англи 2010 он хүртэл Манчестер их сургууль, Ланкастер их сургууль багшилж байгаа. Монголд ажиллаад 10 жил маань болж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдгийг хүмүүс үнэгүй тааж байгаа гэсэн үүднээс ажиллаж байгаа хүн юм аа. За тэгээд энэ дээрээс жишээлбэл хамгийн эхлээд зүгээр шипигээ ингээд эртхэн хилээд цаашаа явчихвал жишээлбэл ийм судалгааны ажлууд байгаа тохиолдолд бид яаж татах вэ гэдэг асуудал байдаг. Тэгээд янз бүрийн сарлаараа бид өгүүлэл татчихгээд энэ paywall буюу төлбөрийн хэсэг гараад ирдэг. Жишээл энэ нэг ажлыг ингээд татчихгээд энэ ажил бол мэдээж өндөр хөгжилтэй улсуудын хувьд оюутнуудын төлбөр нь $1000 биш те $30,000 байдаг сургуулиудын хувьд бол энэ захиалгаар нь өндөр үнэтэй төлбөрийг нь төлсөн байгаа учраас IP хаягаар нь тэр сургуулиудын интернет юунаас компьютернаас шууд татгалцдаг тийм. Зарим Монголоос жишээлбэл авъя гэх юм бол энэ маань ингээд мөнгө ихэд идэг. За та нар ихэд $37 төлж гэх юм уу эсвэл ихэд жилийн subscription авч гэх юм уу те. Ийм тохиолдол бид маш их тулгардаг юм хэцүү асуудал байдаг. За тэрийг би яаж хийдгийг мэдэхгүй танаа түрүүний ярьсан багштай адилхан гадаад сурж ажиллаж байгаа багш нар руугаа эсвэл оюутнууд руугаа би хүсэл тавиад танад энийг татаад өгөөч гэж дандаа гуйдаг байсан. Тэгэхээр би 2-3 жилийн өмнө байна уу нэг Польшид хуралд явж байгаа. Тэр Польш хуралд оролцож байсан бүх хүмүүс нэг сайт ашиглаад ахыг анзаарсан. Тэгэхээр тэн дээр болохоор Дэлхийн банкны хүмүүс би жишээлбэл яа та нар ямар юм ашиглаад байгаа юм бэ гэхээр ийм сайт байдаг шүү дээ. Та нар мэдэх юм уу гэсэн юмыг хэлжсэн. Тэгэхээр эдгээр Дэлхийн банк гэдэг сэтгүүлүүдийг бүгдийг захиалдаг боловч бид нь болохоор янз бүрийн логин хийдэг. Тэгээд логин хийсэн ч гэсэн маш олон төрлийн JSTOR, Science Direct гэдэг юм болохоор тусдаа байдаг учраас тусдаа ингэж нэвтрэхээс нь зайлсхийгээд за энэ ганц энэ вебсайтаар бид юмыг ашиглаж штэ гэж хэлжсэн. За тэгэхээр би энэ өгүүлбэрийг ингээд татж авъя гэхээр гадаас мөнгө нэхэд. За тэгэхээр би энийг жишээлбэл яаж мөнгө нэхгүйгээр авах юм бэ гэдэг за энэ жишээ ингээд байж байгаа. Та ингээд янз бүрийн хэлээ. За нэг удаа унших юм бол $21 төлбөр. За үгүй бол
нэг дугаарыг унших юм бол $169 төлөө гэдэг нь харагдаж байна. За тэгэхээр эхлээд энийг ингэж хуулж авах юм байна. Тэгэхээр дурын өгүүлэл байх юм бол та нарын URL гэдэг энэ юуг нь хуулж авах. Тэгээ Ctrl C гэдэг би хуулаад авчий тий. За дараагийн tab дээр нь болохоор Sci-Hub гэсэн юм веб хуудас байна. Sci-Hub. За зарим нь аль хэдийн бол та бүхэн мэдэх баг тийм үү. Тэгэхээр би энийг бол манай зарим одоо мөсгийн багш нар мэддэг. Тэгэхээр тэрийг би мэдээгүй байхдаа маш их гайхсан тийм. Тэгэхээр энэ бол ийм Казахстан хүний ажлуудын ийм сайт байсан. Тэгэхээр энэ дээр болохоор юу хийж байгаа вэ гэдэг. За энэ бол мэдлэг болоод үнгүй байх ёстой гэсэн зарчим дээр тулгуурлаад за би бол ийм бослог гаргаж ийм сайт ажиллаж байгаамаа гэсэн ийм хөө мэдээлэл. За энэ мэдлэг үнгүй байх талтай бол бас дэлхийн том сургуулиуд гэсэн бүгдээрээ бас зарим нь нэгдэж байгаа. Жишээлбэл та бидний мэддэг Калифорни их сургуулийн их сургуулиуд бол бүгдээрээ бол энэ үнэтэй энэ юунууд бол номын сангуудад бүтээлээ өгөхгүй байя, үнгүй тавьчихъя гэсэн тийм шийдэл өгсөн байдаг. За жишээл одоо би энэ дээр ингээд саяныхаагаа нөгөө юу яриад хуулж авсныг аваад тэгээд тавих юм бол энэ асуудал маань за энэ ингээ ажлууд түүхэн маань гарч ирж байна. За баруун талд нь бол миний одоо саяны сонгосон өгүүлбэрийг бол татаад өгч байна гэсэн үг. За энийг одоо шипинг хуулийн багштай байх юм бол намайг бити шүүхтээсээ даашаа хоплоосаа гэж би бодлоо. Дараа нэг зүйл болохоор ном гэж юм байна. Ном унших гар эдгээр бид нар бас маш үнэтэй бидний цалинтай харьцуулахад дээр нь бас онлайнаар унших төлбөр нэг. Тэр өөр нэг сайт нь болохоор нэг B606 ок CC гэж нэг юм сайт байна. За тэгэхээр энэ дээр яг адилхан зарчимтай. Тэгэхээр энэ сайт нь болохоор одоо нийтдээ бол 5,330,000 юутай ном байгаа онлайнаар. За 77 сая 100,000 шинжлэх ухааны артикл байгаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр мөн адилхан нөгөө энэ бослогын сайтууд гэсэн үг болж тарж штэ. Энийг бол мэдлэгийг бол ятуу хүмүүс нөхгүй зөвхөн баян хүмүүс, мөнгөтэй хүмүүс авч ийна гэсэн зарчмаас татгалзаж байна. Хүний мэдлэг бол хүн төрөлхтөн бүгдээрээ нь ижилхэн байх хэрэгтэй гэсэн энэ зарчим дээр туулсан. Хоёр сайтыг бол шиг таавнтэй хуваалцж байна. За тэгэхээр энэ маань болохоор энэ юун дээр үлдсэн байгаа та нар нөгөө URL-ийг нь авч чадаагүй байх юм бол дараа нь авчих байна тийм. За тэгэхээр энэ их сургуулийн хөгжил гэдэг зүйлийн тухай ярих гэдэг байгаа. Тэгэхээр би энэ бол impact factor-аас хэлж байгаа. За эхлээд их сургуулийн хөгжил гэдгийг бид нэр юугаар хэмжих юм бэ гэдэг асуулт байна тийм. Тэгэхээр энийг бид нэр оюутныхаа тоогоор хэмжих юм уу? За эсвэл багш нарын тоогоор хэмжих юм уу? Төлбөрийнхөө өндрөөр хэмжих юм уу? Эсвэл багаар нь хэмжих юм уу? Багаар хэмжих юм бол Монголын их сургуулиуд бүгдээрээ тоог сургуулиуд болох байх гэж бодож байна тийм. За тэгэхээр энэ их сургуулийг яаж хэмжих юм бэ? Хөгжлийг нь яаж хэмжих юм бэ гэдэг асуулт байна. За тэгэхээр энэ талаар би бол эхлээд нэг хэсэг зүйл ярив. За тэгэхээр маш олон хэмжих арга байгаа. Дараа нь бидний одоо энэ impact factor-ing гэж яриад байгаа. Энэ нэг хэмжих аргын тухай бол одоо дараа нь ярих юм. За дараа нь болохоор бидний хувьд тулгараад байгаа ийм баг цалинтай, ийм хачаалтай гэж бид нар одоо шинжлэх ухааны топ зэрэглэлийн энэ сэтгүүлүүдэд яаж хийх вэ? Ямар стратеги байх вэ? Их сургуулиудаас нь юу хийх ёстой вэ гэдэг талаар бол жишээл өөрийн туршлагаасаа Монголд ажилласан 10 жилийн туршлагаас хуваалцъя гэж бодож байна. За их сургуулийн тухай маш олон мэдээж бол тодорхойлж байгаа. Миний одоо жишээл өөрийн хувьдаа ойлгох зүйл бол судалгаанд суурилсан сургалт явуулдаг байгууллагыг бид нар бол их сургууль гэж нэрлэдэг. Тэгээд их сургууль бол өөрөө судалгаа хийх байх хэрэгтэй. Түүнийгээ бид нар бол оюутнуудад түгээдэг байх хэрэгтэй. Бидний хийж байгаа судалгаа бол бусад судалгаа хийх хүмүүстэй холбогддог байх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж бол судалгаа гэдэг олон зүйлийг ойлгож болдог. Жишээлбэл патент байж. За бид нар болохоор судлаад сурах хүчийг ном бичиж болно. За эсвэл номын бүлэг бичиж болно. Эрдэм шинжилгээний хурал семинарт оролцож болно. За мөн одоо өнөөдрийн одоо сэдэв маань болохоор хөндлөнгөөс хянан магадлагддаг peer review гэж хэлээд байгаа. Сэтгүүл болоод өгүүл нийтлэгийг бид нар бол судалгаа хийнэ гэж хэлдэг. За тэгэхээр би бол бүх салбарыг бол мэдэхгүй. Тэгэхээр би одоо эдийн засгч юм. Тэгэхээр өөрийнхөө салбар дээр тулгуурлаад туршлагаасаа ороод ингээд хуваалцаад явж байгаа юм. За бид нар бол патент аваад ирэх хүмүүс бол биш. За тэгээ бусад эрдэм шинжилгээний ажлууд нь бол жишээлбэл ном бичих,
эсвэл бол эрдэм шинжилгээний хуралд оролцох нь бол эрдэм шинжилгээний өгүүлэх хэвлүүлэх юм бол нэг дайв бүтээгдэхүүнүүд нь байгаа. Тэгэхээр бид нар бол нэлээд их одоо эрдэм шинжилгээний өгүүлэлтэд болсон тохиолдолд бид ном бичдэг, өөрийнхөө туршлагатай тулгуурлаад зогж бичдэг. За мөн эрдэм шинжилгээний хурдлууд дээр ажиллаж хилцүүлээд шүүгүүлэгчээд дараа нь бид нар бол эрдэм шинжилгээний сэтгүүлд бол хэвлүүлэх эрхтэй болдог. За тэгэхээр эдийн засгийн хувьд бол энэ бол ер нь дэлхийд нийтлэг зүйл байна. За тэгэхээр их сургуулийг яаж хөгжлийг хэмжиж байгаа юм бэ гэхээр бид нар дээд улс орныхаа хөгжлийн бодлогоо олон жишээлбэл ярьж болж байна. Тэгэхээр 2015 оны улсын хурлын тогтоол бол за төрөөс боловсролын талаар хэрэглэх бодлого бол Монгол улсын 4-өөс доошгүй их сургуулийг Азийн топ 100 сургуулийн нэг бүргэнэ гэсэн зорилго байсан байна. Тэгэхээр энэ бол мэдээж бол одоо төрийн өмчийг хэмжин төрийн өмчийн сургуулиудын тухай бол нэлээд ярьж байгаа. Тэгэхээр энэ бол хувийн сургуулиуд бол энэ төрөйд хүчих юм бол илүү сайн гэсэн үг болох байх л та. За мөс бол ингээд тусдаа бол 2024 онд энэ одоо Азийн топ сургуулийн нэг болно гэсэн зүйлийг бол бидний эрхэм зорилгоо олгоод стратегийн төлөвлөгөөнд бол тусгацсан. Тэгэхээр бид нар 2024 онд ямар нэгэн жагсаалтад байхгүй байх юм бол та нар биднээс асууж болох юм шүү дээ. Бидний төлсөн татвараар санхүүжиж байгаа улсын их сургууль яагаад одоо стратегтэй хүрээгүй юм бэ? Хин хариуцлага тав. За энэ хоёр бодлогын байдал бичиж одоо жишээлбэл хоёр юм их сургуулийн одоо топ 100 сургууль гэдэг чинь юугаар шалгаруулж байгаа юм бэ? Асуудал гарна. Тэгэхээр энэ хоёр баримтч дурдж байгаа зүйл бол нэг нь Британий Times-гээ сэтгүүл байдаг. Тэрний бол энэ World University Rankings гэдэг нэртэй юм чансааны жагсаалт. Тэгэхээр энэ чансааны жагсаалт бол дэх хоёр бодлогын баримтч хоёулын дурдж байна. За нөгөөх нь болохоор бас энэ Англи улсын энэ QS гэдэг компаниас гаргадаг бас юм дэлхийн их сургуулиудын чансааны жагсаалт гэж байна. Тэгэхээр энэ бол одоо дэлхийд хэрэгжиж байгаа одоо та нар Google гэх юм бол хамгийн их гарч ирдэг юм хоёр чансааны жагсаалт. За тэгэхээр эдгээр болохоор үндсэндээ одоо бидний одоо Монгол улсын албан ёсоор хөгжлийн бодлогыг одоо тодорхойлох тэр одоо баримтчгуудын маань би ойлгох. За тэгэхээр энэ нь болохоор яг юу юм бэ гэдгээр за би нэг Times-ийг болохоор D гэдэг хүмүүс ихчлэн товчилчдаг. Нөгөө QS-ийг болохоор хүмүүс ихчлэн QS гэдэг товчилчдаг. Өөр нэг ашиглагддаг ялангуяа манай урд төршид маш их ашигладаг болж байгаа юу бол чансааны жагсаалт бол энэ Шанхай жагсаалт байна. Тэгээд academic research World University ranking ч юм уу, academic ranking of World University ч юм уу тийм одоо товчролтой 10 гэдэг нэртэй. За тэгэхээр энэ бол хятад улс дэлхийн чансааны жагсаалтад өөрсдийн их сургуулиудаа оруулахын тулд баримтлсан стратегиудээр нь тулгуурлан гарч ирсэн тийм жагсаалт. Үзүүлэлтүүд нь болохоор дандаа хятадын өөрсдийнх нь боловсруулсан үзүүлэлтүүд байна. За ийм 3 чансааны жагсаалтыг аваад үзэх юм бол энэ хамгийн чухал үзүүлэлт нь болохоор энэ Scopus Web of Science бүртгэлтэй эрдэм шинжилгээний өгүүлэл байна гэсэн юм байна. Тэгэхээр бид нар бол ёсод зүйлийг хэмжих жоохон хэцүү байгаа. Одоо жишээлбэл би ном бичих юм бол миний ном хэр алдартай байгааг бол би борлуулалтынхаа хэмжээнээс харахаас биш өөр бол миний номыг одоо хэн өөр хүн ишлэж байгаа нь болохоор хааж бүртгэхгүй шүү дээ. Харин болохоор энэ Scopus Web of Science бол чиний бичсэн өгүүлбэрийг хаана ямар хүмүүс ишлэж байна, хэр их ишлэж байна гэдгийг нь болохоор бүртгээ явж байгаа учраас энэ бол үндсэндээ хэр алдартай хүн бэ, хэр алдартай сургууль вэ гэдгийг нь болохоор нэмжих боломж олгоод байгаа учраас одоо энэ ашиглаж байгаа гэж байна. За энэ манай Мойсийн хамрагдах байгаа зүйл бол Times-ийн энэ жагсаалтад хамрагдахын тулд 3 шаардлагыг ихэд авах хэрэгтэй. За нэгдүгээрт нь бол бакалаврын сургуульд явуулдаг байх хэрэгтэй. Тэр энэ бол зөвхөн магистр докторийн сургуульд явуулдаг. Эсвэл судалгааны хөлбөмбөг байх эсвэл энэ их сургууль гэдэг бол хүүхдүүдэд юм заадаг байх хэрэгтэй. Ийм зүйл байна. Дараа нь болохоор хоёр шаардлага нь болохоор сүүлийн 5 жил тухайн их сургуулиас 1000 ширхэг. За жил 150-аас багагүй ийм Scopus бүртгэлтэй өгүүлэлтэй байна. Тухайн сургууль. За тэгэхээр Мойс бол Scopus бүртгэлтэй одоо жишээлбэл өгүүллийн тооны 135 орчим байна. Өнгөрсөн жил байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр нь бас ойлгож байгаа юм шиг байна. За 3 дугаар шаардлага нь болохоор энэ төвлөрлийн тухай. За тэгэхээр 80-аас энэ өгүүллүүдийн чинь
80-аас ихэхгүй нь болохоор шинжлэх ухааны 11 салбарын зөвхөн нэг тариалаг гэх байна. Үндсэндээ бол энэ өгүүлбэрүүд чинь зөвхөн одоо биологийн салбараас ч гараад иж болохгүй. Зөвхөн одоо химийн салбараас ч гараад иж болохгүй гэсэн сургууль гэдэг бол олон салбартай байгуул байх хэрэгтэй. Тэгэхээр хязгаарлалт нь болоод байна. За жишээлбэл бид нэр одоо Монгол улсын их сургуулаа авах юм бол хамгийн уугуун сургууль маань бол ер нь байгалийн ухаан талтай бол 1942 оноос маш их хөрөнгө оруулагдаад ирсэн. Бүгдээрээ л математик мэднэ, физик мэднэ, химик мэднэ. За биолог бол бүр их сайн мэдэх. Ялангуяа гадаадын эрдэмтэд бол манай Монгол улсын одоо дархан авган байгальд бол маш их дуртай, хамтарч иж ажиллах бол маш их дуртай энэ салбар маань. За энэ гурван шалгуурыг авчих юм бол за үнэлэг нэг одоо ранклэгнаа гэх сургуулийг ранклэг. За тэгэхээр ранклэгтаа бол үндсэндээ 5 үзүүлэлт дээр ч ранклнаа гэж хэлж байгаа. За нэгдүгээрт нь болохоор сургалтаар ч ранклна. Хоёрдугаарт нь болохоор судалгааны оноо өгнө. Гуравдугаарт нь бол сүүлийн 5 жил Скопорт бүртгэлтэй нийтлэл чинь ишлэгдсэн тооноос чинь хамааруулаад 30% оноо. За дөрөвдүгээрт нь болохоор гадаад харилцаанд чинь оноо өгнө. За тавдугаарт нь бол нэг академик ажилтан ногдох бизнесийн оролт чинь бас оноо өгнө. За тэгэхээр эндээс харах юм бол үндсэндээ энэ жишээлбэл одоо энэ судалгаанд байгаа олон улс дахь нэр хүнд бол судалгаатай холбоотой. Тэгэхээр олон улсын нэр хүнд бол би тэр сургуулийн тэр хүний ажлыг авч ажилласан гэдгээр л одоо судалгааны нэр хүнд гарч ирнэ. Тэгэхээр 18% бол судалгаатай холбоотой байна. За тэгэхээр энэ Scopus бүртгэлтэй сэтгүүлүүдийн үйлчлэл тоо гэдэг бас 6 байна. 24 болчихжээ. За тэгэхээр сүүлийн 5 жил бүртгэлтэй нийт ишлэгдсэн тоо 30% гэдэг. Нийтдээ энэ одоо энэ чансааны жагсаалтын 54% шууд бол энэ судалгаатай холбоотой оноонууд байна. За мэдээж бол судалгаа сайн гэдэг сургуультай бол гадаад харилцаа бол нэлээ сайжирна. Гадны оюутнууд хэлж суудаг болно, гадны багш нар ирж хамтарч ажилладаг болно. За судалгаа сайтай нэг үнэтэй байх юм бол тэрийгээрээ дамжуулаад сургууль бол өөрийгөө рекламдаад бизнесээс бас мөнгө татчих. Эсвэл бол баян хүмүүсүүдээс одоо манад мөнгө ханиулаач гэж гуйж боддог юм шиг. За ерөнхийдөө бол энэ зарчим нь бол энэ байгаа. За тэгэхээр энэ дээр хоёр зүйл яригдж байгаа. Web of Science, Scopus гэсэн зүйл байна тийм. За тэгэхээр зарим нь энийг аль хэдийн маш сайн мэдэх ба. Тэгэхээр зарим нь болохоор залуу хүмүүс харагдаж байна. Тэгэхээр би залуу байхдаа бол энийг бол мэддэггүй байсан. Тэгэхээр та бүхэнд бол хэд хүмүүс нь хэлчихье гэж бодож байна. За Web of Science гэж юу юм бэ гэхээр энэ бол 1964 онд бол анх байгуулагдсан. Анх үүсгэхдээ бол энэ номын сангуудад ямар сэтгүүл захиалвал их сургуулийн номын сангууд маш олон сэтгүүлүүд байгаа шүү дээ. Аль сэтгүүлийг захиалвал зүгээр вэ? Одоо төсөвчийн экран тагтаа байгаа тохиол. Тийм зорилгоор үүссэн ийм Science Citation Index гэдэг зүйлийг үүсгэсэн. Тэгэхээр бол индекслэг сэтгүүлүүдийн за тэгэхээр ерөнхийдөө бол энэ сэтгүүлийг манай сургуулиас захиалах нь зөв юм байна гэж шийдвэр гаргах нь туслах зорилго. За энэ индексийг болохоор Thomson Reuters гэх том мэдээллийн компани дараа нь хөдөлгөж авсан. За тэгэхээр энэ компани болохоор одоо өргөдгөө нийтдээ 12,171 сэтгүүлд бол Web of Science-ийн Impact Factor гэдэг оноо өгч байгаа. Сэтгүүлүүдийг бол энэ оноогоор юм. За энэ компани одоо тухайлсан бүтээгдэхүүн нь бол Journal Citation Report гэсэн үг. Тэгэхээр сэтгүүлүүдийн ишлэлийн тайлан гэсэн зүйл юм. Энэ 12,171 сэтгүүл аль нь хамгийн их ишлэгдэх сэтгүүлээр дээр нь бодуулаад ранклсан. Энэ болохоор 97 оноос энэ системийг бол хөдөлгөж аваад өгч байгаа. За энэ тэгэхээр одоо бүх тодорхой юм зэнтаа тогтоочоод 12,171 сэтгүүл бид нэр одоо судалгаа хийн. За тэгээд тэр судалгууд дээр тулгуурлаад 3 шинжлэх ухааны ангиллаар бол задлж яа. Тэгэхээр бид нар одоо мэдээж математикийн хүмүүсүүдийг эдийн засгийн хүмүүстэй эсвэл хуулийн хүмүүсүүдийг одоо урлагийн хүмүүстэй харьцуулах боломжгүй шүү дээ. Тэр үндсэндээ бол 3 юм байгаа. Нэг нь болохоор SCIE гэсэн юм байгаа. Энэ болохоор үндсэндээ байгалийн шинжлэх ухааны индекс байна. За дараа нь болохоор нийгмийн ухааны гэж байгаа. SSCI гэж байна. Social Science Citation Index. За гуравдугаар одоо бүлэг нь болохоор урлаг болон хүмүүнлэгийн иш гэсэн юм. За тэгэхээр ийм 3 үндсэн салбараар сэтгүүлүүдийг ишдэг. Тэгэхээр энэ сэтгүүлүүд болохоор бие биендээ ишлэгдэж ийн гэдгээс нь гадна
номууд эдгээр сэтгүүлүүдийг хэр ишилж байна гэдэг нь болохоор бас тооцоололд оруулдаг болсон. Тэгэхээр номууд болохоор бас одоо нөгөө энэ Thomson Reuters бүртгүүлчээд тэр нь одоо сэтгүүлүүдийн чансаанд нөлөөлж болсон байна. За одоо эдийн засаг юу одоо энэ юун дээр бол 12171 сэтгүүлийг хаад үзэх юм бол зарим салбар нь одоо жишээлбэл маш бага тооны сэтгүүлтэй салбарууд. Одоо жишээлбэл энэ оптик ленс судалдаг салбар бол 8 сэтгүүлтэй. Хамгийн олон сэтгүүлтэй салбар бол эдийн засгийн салбар байгаа. Web of Science-ийн 371 сэтгүүл бол өөрсдөө одоо эдийн засгийн агуулмжтай өгүүл нийтлүүлдэг гэж одоо бүртгүүлсэн. За хоёр дахь энэ өрсөлдөгч нь бол Scopus гэсэн ийм систем байна. За энэ бол бүгдээрээ бидний сайн мэддэг Elsevier гэдэг нэг Голландын компани өмч ийм систем. За 1996 оноос эхэлсэн. Web of Science-аас харцангуй хожуу. За одоогоор бол энэ өөрийнхөө болон за бусад компани ер нь ихэнх нь бол Elsevier компани өөрийнхөө сэтгүүлүүд байгаа. За 14,000 гаруй сэтгүүл нийтлүүлсэн өгүүлбэрүүдийг ишгээр хөөж индексжүүлдэг ийм систем байна. За Scopus-тай харьцуулах юм бол харьцангуй залуу, хамар хүрээнд харьцангуй муу. За тэгээд давхарт нь бол жишээлбэл нэлээд ихтэй юм шиг байна. За жишээлбэл одоо энэ Scopus болохоор яг эдийн засаг гэсэн салбар байхгүй. Харин бол эдийн засаг econometric гэсэн болоо салбар байгаа. Тэгээд бид нар Web of Science бол econometric-ийг бол эдийн засагт нь оруулж байна. За тэгэхээр Web of Science 371 сэтгүүл байдаг багт эднийх бол 637. За өөр тусдаа бас эдийн засгтаа хоёр юм дэд ангил байгаа. Тэр нь болохоор эдийн засаг econometric бас санхүү гэдэг юм бүлэг үүсгэсэн. Тэнд нь болохоор 144 сэтгүүл байгаа. За ерөнхий эдийн засаг econometric санхүү гэсэн юм өөр нэг ангил байгаа. Тэгэхээр энэ тэнд нь болохоор 228 сэтгүүл. Тэр энэ бүгднийг нийлүүлчих юм бол 998 сэтгүүл эдийн засгтай холбоотой өгүүлэл нийтлүүлдэг гэж одоо бүртгэлтэй байна гэсэн үг байна. Тэгэхээр бол нөгөө Web of Science нь бол арай элэг, Scopus нь болохоор арай доотлыг босго нь бол доор юм шиг одоо санагдаж байна. За гэхдээ бол энэ хоёрын нөгөө сэтгүүлүүдийн давхцар бол бас маш их юм. Тэгэхээр 371 Web of Science-ийн сэтгүүлээс 235-ны Scopus бас хамрагддаг. Тэгэхээр бацсан бол 235 сэтгүүл. За тэгээд ишлэгтээ ямар сэтгүүлээс тухайн өгүүлбэрийг ишлж байна гэдгийг тооцоолд оруулъя. Тэгэхээр топ сэтгүүл ишлэх юм бол топ сэтгүүлээс тухайн өгүүлбэрийг ишлэх юм бол өндөр оноо өгье. За ёроолын сэтгүүлээс ишлэх юм бол бага оноо өгье гэсэн ийм санааг бол оруулаад ирсэн. За тэгээ бас ямар нэгэн сэтгүүлийн өмнө нийтлэгдсэн ишлэлийг нийтлэгдсэн өгүүлбэрийг дараагийн дугаарт гарсан өгүүлбэр ишлэх юм бол өөрийгөө ишлж ийна гэсэн үгтэй. Тэгэхээр сэтгүүлийн редакцийн зөвлөл бол бодлоо импорт фактороо өсгөх бол чи манад хэвлэгдсэн тэр жилийн өмнөх юу ишлээ гэж хүмүүсээс шаардаад иж магадгүй учраас үнэхээр шаарддаг туршлага нь болтыг. Тэгэхээр тэрийг нь бол хасчихъя. Тэгэхээр өөрөө ишлсэн тэр статистикийг хасчихъя гэсэн юм засвар хийгээс. AI-с нь болохоор за энэ сэтгүүлүүдийн чинь хэмжээ нь ондоо. Зарим сэтгүүл нь болохоор жил 2 удаа гардаг сэтгүүл байгаа. 2 дугаар гардаг. Зарим сэтгүүлүүд нь болохоор жилд ингээд баг сар болгон гардаг юм сэтгүүлүүд байна. Тэгэхээр энэ сэтгүүлүүдийн хэмжээг нь бидний болохоор бас ноормчлох хэрэгтэй байна. За ноормчлсныгаа бидний болохоор Article Influence Score AIS гэж хэлдэг. За жишээлбэл энэ дээр одоо энэ эдийн засгийн салбараа энэ Web of Science дээр байгаа. За тэгээд бүр нөгөө 371 биш зөвхөн топ 35 сэтгүүлд нь нийтлүүлсэн өгүүлбэр одоо жишээлбэл энэ сургуулийг солонгосын хөрөнгө оруулалттай гэж бодоод байгаа. Тэгэхээр солонгосын их сургуулиудыг одоо жишээлбэл эргэлдэхэд ямар гарч байгаа юм бэ гэж харах юм бол жишээлбэл энэ дээр энэ та нар өөрсдөө ороод үзэж болно. Хэлбэргийн их сургуулиас эдийн засгийн салбараар их сургуулиудын судалгааны ранк юм байна. Тэгэхээр одоо энэ дээр нөгөө хэдэн төгрөгийн одоо endowment сантай, хэдэн оюутантай юм гэсэн нь ерөөс хаалцахгүй. Энэ дээр зөвхөн топ сэтгүүлүүдэд топ 35 сэтгүүл тухайн сургуулиас хэдэн өгүүлбэр гарсан юм бэ гэдгийг бол тийм ашиглаж байгаа ийм судалгааны ранк гаргасан. Жишээл энэ дээр Хэлбүргийн юу гэж жин гэж байна. Тэгэхээр яг тоон эдийн ширхэг. За тэгэхээр сэтгүүлс хэвлсэн топ 35-ын импорт фактор гэдэг ашиглал яаж ирүүлэгдэх юм? За мөн Article Influence Score-оор нь яаж сонгох юм бол яаж ирүүлэгдэх юм
тийм байдаг гараад ирсэн. Тэгэхээр хугацаагаа зааж явах нь жишээлбэл ингээд 90 оноос хойш сүүлийн 30 жил солонгосын их сургуулиуд ямар байгаа юм харуулж байгаа. За энийг болохоор бүс нутгаар болон улсуудаар хийж байна. Монголыг бид бас оруулаад харч явна гэсэн. Тэгвэл Монгол улсын сургуулиуд Аазда ямар ч байгаа юм, дэлхийд ямар ч байгаа юм харж явна гэсэн. За ингээд харахаар одоо шинэ хамгийн их топ сургуулиуд бол энэ Сөүлийн үндэсний их сургууль байна. Арктик инфлюенс скор нь болохоор 350. За хоёрдугаар сургууль нь болохоор энэ сургуулийг баг загвараар нь босгосон гэж ойлгоод байгаа. Ёнсаа их сургууль байна. Ёнсаа их сургууль бол ингээд хоёрт бол ирэмлэгч, гуравт нь болохоор Кореатэй. За дараа нь болохоор Сонгуак юм уу? Дараа нь болохоор Соган гэх шиг байна. Дараа нь Кайс. Энэ дэр ингээд өнгөөр ялгцсан баг. Цагаан өнгөтэй, ногоон өнгөтэй гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ Чансааны жагсаалтад Америкт жигдсэн Харвард, Стэнфорд гэх хувийн сургуулиуд нь, Англид жигдсэн Кембриж, Оксфорд гэх хувийн сургуулиуд нь, Солонгос ч гэсэн ногооноор тэмдэглэгдсэн хувийн сургуулиуд нь бол энэ бол топ сургуулиуд нь. За мэдээж бол энэ SNU, KAIST гэдэг нь бол засгийн газраас нь асар их нөгөө дэмжиж яадаг сургуулиуд нь бол бас дээгүүр ороод ирсэн байна л да. За энэ дээр жишээлбэл одоо Монголыг одоо ингээд харуулсан юм байна. Тэгэхээр 2013 оноос энэ болохоор дефолтороо сүүлийн 5 жилийг хараад 13-аас 17 он Аазда улс сургуулиудын эрэм ямар байгаа юм бэ гэх юм бол за нэгдүгээрт нь бол Сингапурын үндэсний их сургууль байна. Эдийн засгийн салбарт топ 35-аараа. За хоёрдугаарт нь болохоор Израилийн Тель Авивийн их сургууль гэж байна. Гуравдугаарт нь Хонконгийн их сургууль гэж байдаг. Тэгээ явсаар агаад манай юу бол 72-т бол байсан. 2013-аас 17. За харамсалтай нь одоо та нар ороод ирэх юм бол бид 100-аас гарцсан байна. Тэгэхээр энэ бол маш их өрсөлдөөнтэй. Чинь сэтгүүлийнхэн дугаар нь хязгаарлагдмал. Өгүүлбэрийн тоон бол улам бүр бол цөөрч байгаа, өгүүлбэр ч урт. Ер нь өсөж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол дээр нь болохоор социалист байсан улсууд бүгдээрээ бас ингээд өрсөлддөг болсон. Хятад, Орос, зөөлөн холбоо улс гэх хуучин социалист банкын хүмүүс болохоор социализм үед энэ сэтгүүлүүд нийтлүүлдэггүй байж байгаа. Систем задрахаар одоо ингээд нийтлүүлдэг болсон. Тэгэхээр өрсөлдөөн бол маш их юу байна. За жишээлбэл яг энэ онд 2017 он эхлэл дээр Монгол ямар байсан юм бэ гэхээр мэдээж бол нэгдүгээрт нь Харвард байж, хоёрдугаарт нь Чикагогийн их сургууль байж, гуравдугаарт нь түрүүний хэлхэл дээр ярьжсэн зэрэг MIT гэх сургууль байж тийм. За Монгол улс бол энэ маань 614 байсан. Юус их сургууль. Мөс гэдэг. За тэгэхээр энэ маань болохоор энэ топ сургуулиудынхаа хооронд ч гэсэн маш их өрсөлдөөн явуулж байгаа. Одоо жишээлбэл дэлхийд дээр мөс 614 байдаг чинь Америкт ч юм бол байдаг их сургуулиудын тоог нь аваад үзэх юм бол чи 3300 гаруй их сургууль Америкт байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол дийлэн хийх юм. Ерөнхийдөө бол нөөц тэр үед бол давцсан байна гэсэн үг харж байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо яг эдийн засгаас хайлаад ер нь хэр боломжтой зүйл юм бэ? Одоо за бид нар бол энэ юу болов за Монголын нэрийг юм бол Чансааны жагсаалт гаргачихъя гэж гадаад ажиллаж байсан хүмүүсүүд нэрж ирээ гэдэг юм хийчлээ тийм. Тэгэхээр энэ маань ер нь ерөнхийдөө бол хэр нутагш үйлдэх юм бэ? Хэр боломжтой юм цааш та тийм. Бид нэг ингээд эндээс явчих юм. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл бод байдлаар бид харуулах гэдэг юм л да. Жишээлбэл Мөсийн профессор үү? Мөсийн профессор 3 салбараар байгалийн ухааныхан SCE бүртгэлтэй сэтгүүлүүд одоо дэлхийн стандартаар хэвлүүлэх ёстой. За нийгмийн ухааныхан байна. Одоо жишээлбэл би ордог энэ дээр эдийн засгийн техникийн хүн байна. За дараах нь хүмүүнлэгийнхэн гэж байна. Энэ дээр нь болохоор түүх, философи, Монгол хэл, утга зохиол, Азиад, Европ улсууд, Их Британи, Америк улсууд гадаад эдийн сургалтын төвөд манай Мөсийн зохион байгуулалтаар байрлагдаг техникүүд нэр. За алтан байгаа тоонууд нь бол тухайн техникт ажиллаж байгаа, бүтэн цагаар ажиллаж байгаа профессоруудын тоо юм. Жишээлбэл одоо энэ эдийн засгийн техник манай техник бол одоо 27 багштай. За 6 нь болохоор бүтэн цагаар бол профессорын хадгалж шалгах байна. 5 нь бүтэн цагаар профессорын хадгалж шалгах. Нэг нь бол зөвлөх профессорын хадгалж шалгах байна. Тэгэхээр бидний хувьд ч юм бол нийтдээ академичд бол 27 кредит цагийн юу ачаал гүйцэтгэх ёстой. Тэрнээс бол 12 нь бол сургалт. Тэгэхээр 10 нь бол эрдэм шинжилгээний ажил,
5 нь болохоор нийгэм үзүүлсэн үйлчлэгээ гэсэн юм болоод байна. Тэгэхээр би бол пропорц нь жоохон өөр байж магадгүй. Гэхдээ бол энэ сургууль дээр ч гэсэн адилхан ингэж 3 бат байх гэж бодож байна. За тэгэхээр өөрсдөө бидний одоо үндсэндээ профессоруудын үндсэн үүрэг болоод нэгэнт нөгөө стратеги хэрэгцсэн, нэгэнт болохоор төрийн эмчийн сургуулийн чинь бүх хурлын тогтоол хамаатай сургуулийн явд бол энэ профессор бүгдээрээ нөгөө Web of Science-ийнхаа индекстэй сэтгүүд бол хэвлүүлж явах хэрэгтэй гэсэн үг болж таарж шүү дээ. Тэгэхээр бодит байдал маань бид яаж хэвлүүлж байгаа юм бэ гэдээ ороод харах юм бол маш хангалттай байна. За жишээлбэл энэ дээр одоо энэ чинь Мойсийн түүхэнд шүү дээ. 1942 оноос хойш гэсэн. Тэгэхээр математикаар 36 сэтгүү өгүүлбэр бол хэвлэгдсэн. 1942 оноос хойш. Эдийн засгаар бол эдийн засаг бол бас хамгийн одоо ууган факультетийнх нь нэг 1952 оноос эхэлж байгаа 53 оноос гэдэг. Эдийн засгийн салбараас бол Web of Science 2014 онд эхлээд түүнээс хойш бол 13 өгүүлбэр жишээлбэл хэвлүүлсэн. За нийгэм хүмүүнлэгийн аваад үзэх юм бол түүхээс ганц байхгүй, философичсэн байхгүй, ганц байгаа нь бол Аз судлаас 2 өгүүлбэр бол хэвлүүлсэн. Тэгэхээр бид нар бас нөгөө бодит байдлаа харах юм бол энэ бол тийм ч амархан зүйл бол биш юм байна. Би бол хувийн сургуулийн бол улсын сургууль ажиллаж байгаа хүмүүсээс илүү одоо багшлах хачаалт байгаа гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол бас ч юм ийм бодит байдалтай бол энийг авч үзэх хэрэгтэй юм шүү. Тэгэхээр эн чинь урамшууллын системтэй бол холбоотой. Тэгэхээр эн чинь дэлхийн түвшинд өрсөлдөх болчиход байна шүү дээ. Web of Science гэдэг юм бол дэлхийн топ түвшин. Тэгэхээр энэ урамшууллын систем тэгвэл адилхан тэр дэлхийгтэй адилхан байж бид нар өрсөлдөх ёстой шүү дээ. Уул нь. Гэтэл болохоор одоо жишээлбэл эдийн засгийнхаа мэднэ. Inomics гэсэн ийм сайт байдаг. Энэ дээр болохоор эдийн засгийн салбараар ихтэй сургуулиудын багш нарын цалингийн судалгааг бол гаргадаг байна. 2018 оны юугаар бол тайлбарт нь бол цалингийн мэдээллийг байгаа цалингийн мэдээллийг авах гэж байна. За тэгэхээр манай эдийн засгчдын хувьд болохоор нийтдээ Web of Science нийтлэл өгүүлбэр хилээж үтсэн 47 хүн байдаг Монгол улсын түүхэнд. За тэгэхээр тэдгээрээс бол 24 нь бол гадаадын ихтэй сургуулиуд багшлах хүмүүс байна. 23 нь болохоор Монгол байдаг. 23-аас нь бол 10 нь бол ихтэй сургууль багшлагдаг. 13 нь бол ихтэй сургуулийн цалин голоод актив карьер хайчихсан хүмүүс. Тэгээ жоохон харамсалтай. За яагаад юм бэ гэхээр одоо шил манай эрдэмтдийг хамгийн татж байгаа мууж бол хойд Америк байна. Америк, Канада гэсэн хоёр улс байна. Тэдний одоо гарааны цалин бол жилийн 95,000 Америк доллар. За жинхэнэ одоо профессорын цолтой Монголын Мойсийн стандарт бол цолтой хүмүүс гэсэн. Жинхэнэ профессор бол 172,000 долларын дунд цалинтай. За Мойсийн би бол жинхэнэ Мойсийн дэд профессор юм байна. Тэгэхээр миний цалин бол жилийн 34.3 сая төгрөг жил байсан тийм. Тэгэхээр үндсэндээ энэ маань юу вэ гэхээр 12,000 доллар болох юм байна. Жилийн цалин маань. За тэгэхээр би яг адилхан ижил түвшний судалгаа Web of Science-ийн судалгаа хийгээд за би тэгээд Америк, Канад байгаа хүмүүсүүдийг бол танина. Бид нэрээс бол хамаагүй хичээл зааж байгаа. Манай чинь 16 7 хоногтай Канадын 14 Америк за юуг нь хасаад бас 14 байгаа. Английн бол бүр 17 хоногтой шүү дээ. Нэг семестр чинь 2 семестртэй жил. Тэгэхээр би эднээс бол их ажил хийгээд 8-аас 14 баг дахин баг цалин авч ийна гэсэн үг болж тааж байгаа байхгүй Монгол тэгээд энэ шинжлэх ухааны хөгжүүлээ гэх юм байна. Тэгэхээр энэ зүйл бол үндсэндээ бол яг одоогийн байгаагаар бүтэхгүй зүйл байна. Урамшуулал байхгүй бол хэцүү. За дараа нь болохоор энэ шатлалын зөрүү гэж байна. Жишээлбэл Америкийн гарааны цалин 95,000. Эцсийн бүтэн профессорын цалин бол 172,000 гэж бол энэ хоёрын цалингийн зөрүү бол 79.4 байна. Анх хэлж байгаа үнээсээ бол одоо карьерийнхаа топ төрсэн бол 79.4%-аар өндөр цалинтай. Танаас сургууль дээр ямар байдгийг мэдэхгүй одоо зүгээр энгийн багшийн цалин профессорын цалинтай харьцуулж яах гэсэн үг байна гэж шүү дээ. За тэгэхээр энэ зөрүү бол бас нөлөөтэй. Тэгэхээр ямар нөлөөтэй вэ гэхээр залуу хүмүүс дээшээгээ профессорын албан тушаал руу зүтгэхэд бол энэ зөрүү бол маш их чухал нөлөөтэй. Тэгэхээр бид нар бол
тэрийг бол бас хийж чадахгүй хүмүүс. Бид нар сайн хүмүүсүүдээ гадных нь налж чинь дээр нь болохоор бас байгаа хүмүүсүүдээ бол хооронд нь ялгаж урамшуулж болж байна. За хятад одоо шийдэл яаж байгаа бэ гэхээр хятад бол дунд цалин манайтай бол маш ажиллах. За хятадын эсэргүүцийн багш нарын цалин бол дунджаар 8600 Америк доллар байна. За гэхдээ хятад бол ийм бодлого хэрэгжүүлж байна. Энэ бодлого нь бол бүтээлээ нийтлүүл эсвэл ядуур гэсэн юм. Тэгээ бүтээлээ нийтлүүлдэг хүмүүсүүд нь болохоор 8600 доллараар аваад явна. Бүтээлээ Web of Science төлөвлөх юм бол маш их хэмжээний шагналтай. Жишээлбэл энэ Чан Чэн Шу гэдэг хятад хүмүүсүүдийн хятад эсэргүүцүүдийн сургууль дээр ирсэн фан дээр бол эдгээр бол юу яаж юм бэ гэхээр хэрвээ энэ Web of Science дотроо топ сэтгүүл нийтлүүлэх юм бол нэгдүгээр зохиогч бүтээлээ хийх юм бол 160,000 Америк доллараар урамшуулна гэсэн нөхцөл тавьсан. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр үндсэндээ ердийн багшийнхаасаа нөгөө судалгаа хийх багшийн цалин болов 1700% өндөр байх боломжтой гэсэн үг болж таарч байна. Тэгэхээр юмны чинь ингээд зөрүүг нь хэсэгчгээд урамшуулт нь бол маш хүчтэй болчихсон. Тэгэхээр одоо бол хятадын их сургууль бол за докторийн оюутнуудыг бол маш их шахаж байна. Докторийн оюутнууд бол Web of Science-ийн 2 индекстэй өгүүлэлттэй байж л докторийн цол авна. Зарим нь болохоор за сул сургуулиуд нь болохоор төгсөөд 2 жилийн дотор Web of Science индекстэй 2 өгүүлэлт нийтүүлээ гэсэн шаардлага байна. Зарим нь болохоор бүр тэрийг арай жоох хатууруулаад чадахгүй байх юм бол докторийн цолыг чинь цуцлана гэсэн нөхцөлтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ нэг урамшуул бол яаж ажиллаж байгаа нь нэлээд юм байна. Тэгэхээр энэ нөөц дээр бол энэ дээр цалингийн зөрүү нь бол профессор бол эрдийн машины хоорондын зөрүү цалингийн зөрүү 35% байдаг. За мөн манай шууд улсын сургуульд нэлээд их байдаг. За хувийн сургууль гайг байх гэж бодож байна. Энэ захирлын томилгоор ороод ирдэг юм профессорууд байдаг. Хаанаас ч юм яагаад ч юм уу захирлууд маань тушаал гаргаад өөр салбарын хүмүүсүүдийг ч гэсэн эдийн засгийн профессор болоод тушаал гаргаад ороод ирдэг юм. Тэгэхээр энэ бол яг шинжлэх ухаанаараа яваад профессорын цолон дээр очно гэсэн хүмүүсүүдийн хувьд бол энэ нь ерөөсөө тийм тоглоомын дүрэн байхгүй гэдгийг бодоод шууд ам дээр нь алгадж байгаа гэсэн юм юм болчиход байна. Тэгэхээр хоёр сургуулиуд энийг бодоод анхаарах хэрэгтэй. За ерөнхийдөө бол миний бэлдсэн 20 слайд маань ингээд дуусчих. Тэгэхээр надад бол өгсөн хугацаа маань гэсэн юм хэрэг дуусчих байна. Тэгэхээр анхаарал тавьсан маш их баярлалаа.